Энэ хүн бичлэг нь 18-аас хүрсэн хүмүүс зориулсан тул элдэн маа зориулахгүй нөхдүүд нь үзэхгүй байхыг зөвлөж байна. За юу энэ да азуухан байна. За та хэдийн хүсэлтээр галзуу залуугийнхаа 2 дугаар бүлгийг нь ярьж өгөхөөр бэлэн боллоо. За тэгээ илүү дутуу гоо бичлэгэндээ оръё. Өө нэрэтийн лайк сабад дараарай чи хөөе. За өмнөх бүлэг дээр нөгөө хоёр маань үг гэж байгаа юм шиг дутаагаа дууссан штэ. Тэгээ дайм болсон. Гоблин яваг манай идрүү бүр дайрна гинэ. Нөгөө хэд нь ядчихсан дандаа эмэгтэйчүүдийн аваг заяо. Эрэгтэй хүн харахлаараа унтаж ивтнэ гэд өчнөө юм болдог гэд. Тэгэд эрэгтэйчүүдэд тухталгаад эмэгтэйчүүдээрээ хамгаалуулж байгаа заяо. Бүр шок. Нөгөө хэд ихнэрүүд нь бүгдээрээ нэг юм марцсан. Алнаа та хэдийг яаж байгаа та нар Питер түрээд үзээрэй гэсэн юм байна. Нөгөө нэг хүн чинь байхгүй. Нөгөө найз охин мохон гэдсэн нөгөө нэг гоблинуудтай унтцсан штэ. Тинчээс нэг гоблиныг манай Питер лөө бүр үнэхээр харц хаястай. Энэ эдийг нь тэгээ таазаар авах болдъё. Манай Питер чи юу яриад байгаа юм бэ? Эднэр чинь гин зэмгүй штэ. Зүгээр л хүнлүүдээ ярьж унтаад байгаа ч шиг ёо галзуу. Манай үнийг бас гал аваад орчихно. Отолтын баг хийжсэн Аругагийн баг тэр чигтээ сүнэд байхгүй болсон. Тэрийг сонсоод манай Питер хаар урдаараа гүгэд очтен байгаа зү. Энд ч одоо юу болоод байна? Тэгсэн чинь гоблины 3 нэг толгойлогч маягийн 3 охин ирсэн ээ. Хүүе чамайг ингээд аваа юмар байна. Хатныхад зарцуулмаар байна. Чи манай хатантай унтахад л болно гэж зүгээр тийм юм яриад байдیں۔ За бүр шоко. Нөгөө гоблин иймэр ачирхалтай байгаа заяа. Энийг ингээд төгсгөлд нь ярьж өгье. Манай хоёр чинь тэгээ зүхтааны гэж ярьжсэн хударчж байгаа юм чинь өшөлж унагаал хин тайдыг яри гэсэн. Өө чамайг хатанд удуулж байна кэлсио гэл. Манай хүн чинь хатныг нь бүр үнэхээр саак юм байгаа хта. Ястан нэрэ нэг гэсэн чинь балерс чинь бүдэ авгаа идэв. Тэгээ бүр зайлдэл гэж байгаа юм чинь манай хүн чинь. Нөгөө хэд ч Питрийг ялагдсныг сонсч юу вэ? Энийг одоо аврахаас та арчаагүй штэ гэд. Манай Питер ч ашиглуулсан юм болохоор нав сэтгэлээр унал би зүхтаанаа яд хичээсэн зүхтаан яах нэрээ энэ юу намайг хордгийн гэд. Тэгэл тэгсэн чинь юу болсон гэж нөгөө нэг гоблин чинь манай Питерийг багтан аварч ийсэн гэр бүлийнх нь нэг гишүүн байвал яах вэ? Яа бүр шок. Тэгэл уйлал ахаа гэж бүр бөө юм болж байгаа юм чинь. Манай хүн чинь нөгөө хойр тутны хүмүүсээ халтаж чаддгүй мэн л да. Тэрнээсээ трама авсан заяо. Тэр трама нь гэлс судлаад манай хүний гэр бүлийнхаа гишүүн гэж мэдэхгүй байгаа заяа чаавас гоблин яах вэ илээ тэгсэн чи өө нэрэ мөн байна. За тэр яах вэ? Аригог очиж аврахгүй болохоо иллээ гэл. Нөгөө хэд ч Питрийг аврах гал орилол баах хүмүүсийн анхаарал татаад байна. Питер энэ хоёр чи юу болсон гэж энэ хатных нь ялгаруулж байгаа чимээнээс болоод сэрэл мэдрэмж нь хөдөлтийн гинэ чаавас. Тэгэл манай Питер л зүгээр дайраад унж байгаа юм чи. Нөгөө хэд чи юу вэ? Нэр одоо нэг коноп байна гэдээ арсан чи манай Питерийн дээрээ сунаад ирдээ ёо галзуу болцоо. Манай идрүү гоблин дарж гинэ гэсэн чи гоблины нэг судлаач юм бахөө. Гоблин дурлаад яагаад юм болчихв? Яач үе ч гэсэн чинь нөгөө хэдэн гоблинууд нь яасан гэж амар хөөрхөн болцсон байдیں۔ Манай хүн чи яаж энийг зөвөр болгосон юм бэ? Тэр аргаа хилээд өгчих гээл. Зүгээрээ гоблинуудыг хүссэн юмыг л таад өгөх ёстой гэж авдیں۔ Нөгөө хэдийг нь манай хэд бүр ойлгохгүй байна. Тэгэл Аругаг аврахаар ирэл хүүе дүлхүүрээ гээл. Тэгсэн чи нөгөө хатан с ижгийн юм манай хүнийг урвсныг мэдчихтیں۔ Гоблин охин ч яах вэ? Би танаас сурваагүй. Энэ бол миний гэр бүл гээл. Гоблины хатан чи юу хуцаа солиод байгаа чи ч одоо өвчтөй солиод болцсон юм гэл амар ууртай байна. Питер ч гэр бүлээ дахиж алдах эсгүй. Би тэд хизээ залахгүйгээд энэ идрүү нөгөө нэг гоблины ангуучид дараад тэгээд аваа явцсан байлээ. Тэрнээс хойш дүүтэйгээ ч холбоо өргөө дүүн чаваас энэ гэсэн заяа. Энэ бүр зэгт амар гэрэнж гар заяа. Нөгөө чинь тэгэл дулалдаал нөгөө хоёрын би ч юм танхнасаа дөрвөө хийсэн зайлж үзгээл Аругараа дайрсан ч өшөглөөд унгаж байна. Нөгөө балиараа авган чинь нөгөө хэдэн гоблинуудаа хөл болгоод манай идрүү дайртیں۔ Манай хэд чинь цэргүүдээ авал бүгдээр ингэ налээ гэд нөгөө гоблинуудыг ялан заяа. Тэгэл нөгөө нэг Питерийн дүүгийн хүүе та ялчлуу гоблинуудыг гэсэн чинь уурлаад би гоблинуудтай муу харьцаатай гэл. Питер ч яхав тэнцэн хамгийн амар шалдан байгаа заяа. Бүгдээрээ харж болно. Тэгэл юу вэ энэ одоо Питер чи энэ бүгднгийн цаазлах гэж байгаа мó гэж бэжсэн чинь манай Питер гяал урдуур нь хараад хөөе болцгоо нэг гоблин аваад би жаргалтай болоход үгүй гэл. Тэгсэн чинь хамгийн амар хөөрхөн болцсон гараад ирдیں۔ Тэгээ юу болсон бэ гэсэн чинь энэ эдийн нөгөө нэг биеэс ялгаруулдаг шингнүүд нь гоблинуудыг тайван болгодог гинэ. Тэгээ бүгдээрийн жаргалтай болгоцгоо гэж цэргүүд нь ажиллаж эхэлнэ. Чаавс нөгөө хэд нь бүр өхөл царайлж байгаа юм чи ёо. Манай Питер ч улсаа аварсан аврагч гэж өчнөө юм болол найр зарлж байна. Тэгсэн чинь мань Аруга жоохон сэтгэлээр
дээр унтсан заяа. Оо яана би ингээ Питерээс илүү гарч чадахгүй юм чинь одоо яах вэ? Аавынхаа үгнээс ч гарч чадахгүй гэ юу болсон гэж нөгөө гоблинтайгаа манай Питер чинь дахиад тийм сэжгийн юм хийсэн байдیں۔ Яа бүр зайлж үздэг энэ одоо юу болоод байгаа. Тэгсэн чинь дүүн ирнэ гэсэн нэг гэрээ байна гинэ. Манай Питер ч шууд тэрийг арчаал за гээл тухтаяа манай дүү чинь галзуу хүн штэ гэл. Хүүе их чирэх гэж байгаа мó гэл гоблин бол баярлаа те. За гээл би явлаа гэл гэсэн чинь нөгөө хэд нь чаргуулталтал тийжсэн чи хаалга өгсчдیں۔ Манай Питер чинь яана яг дүү ирлээ. Манай хаан бүгдээр нэг газар руу нуух далуу бол тарцгаа гэл. Тэгэл охин дүүн чи яагаад удаад байгаа юм бэ чи юм уу чи ингээл амар хөргөөхөө ороод ирж байна. Ахта нэг логийн толгой авчирсан. Энийг та ашиглаарэ гэж чинь. Тэгэд өөрөө тэр шкаф руу хийгээ хураачаа гэсэн чинь манай Питер үгүй шкафнд зөндөө юм байгаа. Тийм болохоор зэрэг тавьчих гээл. Дүүн чи юу вэ? Нэг хар байна да. Юу хийсэн? Яасан хийсэн гэл шалгаж гарч байгаа юм чинь. Тэгэл за яах вэ одоо тэгээд өнгөрөөч идөө шкафнд нэрнгээсэл юм байгаа байлгүй гэл. Манай Питер чинь тэгэл зугтаах уу яах уу ийхүү гэл дотроо өчнөө юм болж байгаа юм чинь. Нөгөө хэд баахан амаргууд нь баригчвал тэгээд одоо манай Питер чинь дуус штэ чаавас. Өстө нэрээ нэг. Тэгсэн чи Аругатай хамгийн гол нь энэ Питерийн дүү чадалж ийсэн үнэхээр хөрхий хичээлээ гэд ундын. Манай Питер гарчаад ороод ирсэн чинь охтын баахан юм цуглуулсан байдیں۔ Тэгэл охин нь ууралт юм байгаа зү. Юу яриа солиороод байгаа. Би нэрээ чамд хэллээ. Би аавыг алчгаад ирсэн штт. Бид эдийг багт нь хайж явсан болохоор харин чамд яаж алснаа би хэлээгүй байна. Нөгөө нэг эмзэг эргэтэнгийн тастад аавынхаа амрууж ихэд алдсан бол яах вэ? Йоо. Тийм амар байгаа штт. Тэгээ манай Питерийг чи хараар явуулж гин гэдгсэн чи нөгөө гоблин охиныг гаргаж ирснэ. Энэ нөгөө хоёулагийн үрчилж авсан гоблин штэ. Үхээгүй гэж юу гэл өчнөө юм байна. Тийм ээ тэр бүх иннийх гэл. Нөгөө хэд цонхоор гайл чагнаал юу вэ? Яасан бэ гэл. Тэгсэн чи дүүн дахиад нэг гинчижиг авчтیں۔ Та яаж үрнэ чи хоол хийж идэх тагаа. Та чи хоол хийж идэх хүн биш үлээ гэл. Би гэрэл орж ирэл. Хүүе эзэнтэй би хоол хийж өгсөн юм а. Би гүйлдээс тамирсан хоол хийх чимээг ч гэл. Тим юм яриад байна. Энэ ч марг бүгдээр нэг дүүр баг сонгож авах нэ гүх тэнгэр минь. Тэгээ арай ч үнийг маргалахар болно. Өглөө гүйлдээр очиод манай охиныг бүртгүүлгээ алдаг аахгүй юу? Тэгсэн чинь юу вэ? Чи чинь хамгийн өвчрөх Питерийн дүү охин дүү мөн үү чамайг харж байгаа хүн байна гэл. Арука энэ хоёр тулалдах болно. Хинэн амар хүчтэйгаа мэдэх гэж заяа. Питерийн дүү чинь нэлээд хүчтэй юм байна. Игж байгаа тэгэл хөргөл даа чи ямар амар хүчтэй юм бэ? Зөндөө амар хүчтэй юм байна гэл. Тэгсэн чинь Арука би мэдж байгаа чамд сул дорой гэдгээ. Зүгээр яг одоо миний үннийг хэлээд их гэдгсэн чинь за бас яах вэ? Зүгээр л ингээл нөгөө хоёр салах болно. Манай Арука ч юу вэ? Чи яага нач хэрэг яваад Питерт энийг өчнөө олон удаа чамайг торгоовол зүгээр ойлгоно гэсэн ингээл. Арукагийн дүүн бүр шоконд орт юм байгаа зү. Уур нь хүрээл хамаг хүчээрээ давхиж ороод нөгөө хитийг байхгүй. Байдал дээр нь шууд бариад авчин. Питер ч юу гэж хэлхээ мэдэхгүй байжсэн чинь чагнах хөөрөмж нууцсан байдیں۔ Нөгөө хэд ч бүр шок. Манай Питер за одоо өглөө гэсэн чинь нэг банан гаргаж өгөө. За одоо тулалд окей гэж авдیں۔ Нөгөө хэдэнд. Нөгөө нэг шар өсч ууц ирээд манай хитийг хараа бүр шок. Питер нөгөө банантайгаа чаавас охин дүүтэйгээ тултаал байна. Охин дүүн ч хөөе ээж чи ямар хөгийн авшгүй. Би чамайг яг аав шиг гэж мэдээдсэн юм а. Арука их чи хор зүрхлэн гинэ гээл бүр хамаг хүчээр яриад манай Питер чинь бол үхээ хатан царайлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь гоблин охин гяас нэг араас амбачлаад бид хэд яасан юм а энэ дуу бишээ би энэ дээр зүгээр ингээд шатрын үлгөр тоглосон юм а гэдгээ мэдээ хэлцдэг байхгүй. Тэгсэн чинь охин дүү итгэхгүй юу хуцаа солиороод байгаа ингээл. Тэгсэн чинь гяас шатрын үлэг гараад ирчин. Өө нэрээ тийм биш дээ шаг мад гэд намайг өстө уучлаарай ахаа гэж авдیں۔ Ёо бүхэл хүмүүний амьдарч байгаа барилгыг сүрүүлчихэд ингэж хэлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөө заяа юу болсон бэ гэсэн чинь манай Питерийн заанаа нь ажиллагаа үлдсэн заяа. Тэр зааныг нь ажилуулхлаар манай эд амралт өгөхөөр шийдсэн. Охин дүүн ч гэсэн окей да явчаад дээрээ байж игээд амралтын газар руу явахаар болно. Тэр амралт нь бүр амар хөөрхөн амралт байна заяа. Манай Питерийн заан нь босгоо илсэн болохоор яваа ашгүй ер нь баг энэ чигээрээ байж байгаа зүгээр ингээд энэ эдийг явуулчих дөө. Миний заан болохоо илүү зүгээр л лээзгээл. Тэгсэн чинь гинт Арукагийн хоолой гарч ирээд манай үнийг эзэмдээ дүндээ нөгөө заан нь гинт ажиллаад Арука гэсэн чи ааваас асуусан чи аав нь цусаар арбиж унаад юу хутаа солиороод байгаа чи одоо гэд уралцсан байвал яг уу манай Арука чи ааваас зүрч чаддгүй юм биш үү бариачийн газар орсон чи нөгөө хоёр манд байж гэнэ зүгээрээ бит хоёрын давталхан цус юм а тэрүүгаараа бид эдийг бариад үгийгэл манай үний нөгөө нэг эмзэг тэгргүүн бүр шавьж чигчдэг байхгүй нөгөө тийм тэр хэсэг рүү манай үнч за арай юу болоод байна энэ ч одоо гэл анахаа охин ч хүүе чи ямар сэжгийн юм бэ энийг утаа гараад байна энэ юу вэ ямар танил үнэр вэ гэл за юу манай Питер ч энэ удаа ямар новшин болоод байна гэж шууд ухаан алтад унтчихээн тэгэл өглөөнөөс ирсэн чинь байхгүй нөгөө анахын хин дүү гинэ энэ хоёр амир эв түнж муутай тэгээд дүүн өөрийнх нь оронд баг нөгөө ажлыг нь хийхээр ирсэн гинэ
Тэгэл манай үнийг барьж аваад хүүе би чамд сайн би чамд хайртай та нар шиг дорд хүмүүс надтай л унтах хэвээр гэл нөгөө Питер чинь аргагүй л дүн мөн байна да гэл манай үний чинь шид ашиглаад нөгөөдхийн тэгсэн чинь зүг зүгээр болохгүй байвал яг уу заана. Тэгэл барьж аваад сэтгэл хөдлөлийг чинь тэгвэл нэмий гэл заяа. 3 дахин сэтгэл хөдлөл өндөр болгох шид манай үн дээр ашиглаж чинь нөгөөдг чинь бүр шокнд орж байгаа юм чи. Нэг ингээ усны төсөл мэдрэхэд л би энэ бүр ингээ яс ингэж байгаа юм шиг өвдвөл эмээн гарч ирэл яг юу болсон талаар ярина. Эльфи овгийнхээ их муу харилцаатай ган бахуу. Уул нь нэг өрөө байгаа. Тэрийг нь охин дүүний хоёр нэвлэрчээж хүчээрээ нээх ёстой заяа. Тэгсэн чинь муудалцсан болохоор нээхгүй байгаа. Тэгэл манай Питер чи яагаад юм ядуу амьдраад байгаа юм бэ? Та нар чинь агуу хүчрэхэг эльфи овг гэдтэй гэдэг тийм. Тэгсэн чинь нөгөө хэд Питерийг алуу болсныг сонсчод бүгдээрээ хамт явна гэд Гоблин охин ч гэсэн бүгдээрээ хамт явцгаая гэл. Тэгсэн чинь анаахаа охин та зүгээрээ хай би ганцаараа явчихад тэрий. Энэ бол эльфи овгийн асуудал гэл газ нөгөөдөө мөрөө алуу болж байна. Юу их гэж байгааг мэдж байгаа тий. Энэ урд харагдж байгаа жижиг байсан бол эльфи овгийн алт эрдэнэс байгаа хоёр охин нь эвлэрчээж л хүчээрээ нээх ёстой юм гинэ. Тэгэл нөгөө орч өвдөг сүгдвэл та Питри манай эгчдүү хоёрыг нийлүүлээд хүчөөчтэй зүгээрээ би танаас гуйж ийн гэл өвдөг сүгдэд ундий. Тэгсэн чинь байхгүй нөгөө нэг өөрт зээл тавьсан хүн нэрснэ. Чи мөнгө зээлээ эсвэл дэлхийн амргийн хүчрэхэг хүнээс чамайг хүүхдтэй бол гэж би чамд өчнөө хэлээ үздэй гэл. Эльфи охин ч бүр уйлж байгаа юм чинь чаваас за өнгөрсөн тэгвэл би чамд эртний шид ашиглаж чамтай унтаж хүүхдтэй болох болно гэд эртний шид ашиглтий. Нөгөөх нь юу хэлсэн гэж хайртай үнийг нь биеэр амьлуулж гарч ирээд нөгөө нэг жижиг ажлаа хийх байгаамдаа чааваас манай Питер чинь нөгөөдхийг харчаад хамаг хувцас шалтан байхыг харчаад нөгөө ажиллахгүй байсан заан босоод ирдэм байгаа зүтэй чааваас тэгэл эльфи охин ч юу вэ сая боссон байсан даа гэж харсан чинь байхгүй нөгөө эльф их чинь хүрээд ирсэн. Өө юмхий минь чи зайл заа юу би зүгээр Питрийг аваа явлаа баяртай гэж цутаагаад аваа явдаг дээ. Имэн гарч ирэл хүүе охин минь ээ юу и чаагур доншуучлаад албантай яваад байна хүүхэн минь ээ гэдгсэн чинь үгүй би хизээний цагт ирэх болно гэж тэгж автیں۔ Тэгсэн чинь байхгүй нөгөө газрын зураг буруу харуулад өөр ертөнцид дүүрээд ирсэн заяа. Би тэр чи юу вэ? Чи энэ юмыг зүгээр ингээд тайлаад өгчөөчтэй. Энэ шидийг би 3 дахин их мэдэрсээр агаад унлаа гэл. Тэгсэн чинь манай үнтэй хуваараад унтаад өгдیں۔ Тэгсэн чинь тэр шидийг нь ашигласан үнэл заавал эдгэж болтын гинэ. Манай хоёрын түүх гарна. Манай хоёр чинь байхгүй нөгөө нэг хоол идж явахдаа өглөөний цагаа булааталтаа тавцсан юм штэ. Тэгсэн чинь их чинь 20 дэшид ашиглаад амар том юм гаргаад тэр отгондоо өчнөө хохирол учруулад өвчин гаргаад ирсэн гинэ. Чаваас тэгэд ширэнд ороод нөгөөдхөө төлж өгөх ёстой. Тэгсэн чинь өртөө байсан ханхуунд бит хоёрыг хамгийн хүчрэх хүнээс хүүхдтэй бол гэсэн. Тэгээ би дүүгээ золиослохгүй төлөө энд ирсэн гэж байгаа юм чинь. Би тэр бүр шок хичээсэн ийм үг гарна гэж бодоогүй заяа. Амар хүрхэн байгаад тэгэл уучлалт гуйхыг манай хүн зааж өгнө. Тэгэл хөөе чи тавлах гэж ирээ юу гээл дүүн. Их чинь чи окей би чамаас уучлалт гуйхаж ирлээ гэл. Би тэр ёо би чамд өчнөө юм заасан шүү. Тэрийг мэдэх ёстой гэл. Өвдөгс үтсэн чинь амар сэжгийн царай гаргаад ирдээ. Дүүн жууралтын байгаа зү чи уучлалт гуйж байгаа юм бол гуйсан шиггүй. Бит хоёрын хэл бол зүгээр яргалал юм байна гэснэ. Тулалдаад үндийн ёо галзуу. Тэгээд энэ хоёрын тулаа маань эхлэх болсон. Let's go гэж байгаа шүү. Тэгэл байхгүй амаг хүчтэй шидүүдээрээ манай үнлүүд дайртгаагаал арайчтай юу вэ чи юм арчаагүй навш гэл. Их чинь юу вэ чи намайг он чадахгүй байгаа мó гэл элэглэл амар хүчрэх шид гараад би тэр урдуур нь орсноо хамаг хүчээрээ нөгөөний шидийг нь буснуулах гэж үзнэ. Тэгсэн чинь байхгүй нэг алгадаал явуулсан чинь нөгөө улсынхаа анхууруу явуулаад нөгөө хоёр маань албан ёсоор уучлалт гуйгаад эвлэрэх гэж үзнэ. Их чинь ч арай нэхуурын болохлээрээ намайг үнэхээр уучлаарай эмээ өвөө би та хэдэд ингээд өчнөө муу юм хийсэн байна. Миний буруу гэл амар хөөрхөн уучлалт гуйдیں۔ Их чинь за ашгүй дээ энэ одоо зүгээр болох нь гэсэн чинь юу вэ мөн авш чи юугаа хуцаа солиороод байгаа юм чи чаа. Хизээ уучлалт гуйгаад байгаа нь авш вэ гэсэн чи их чинь уйлаад юу вэ чи надад хайртай үдтэй гэдгсэн чи шууд шанаа өгч байна. Ёо бүр шок. Энэ бүрнэр үнэхээр галз байна юм. Тэгсэн чи нөгөө нэг авдрыг нонгохоор олоод цаашаа гүнлүүнээ орсон чи нэг шидийн нөхөрөмжөөр өөн гараад ирж байна. Та эдийн хамгийн хүчрэхэг эрдэнэс бол дотор чин байгаа. Та хоёрын нэвлэрэл гэж автیں۔ Нөгөө хоёр ч үчнээ алт эрдэнэс агаах гэж уурлаад нөгөө хоёртойгоо заваа юм ийцэн. Тэгэл бүгдээр нь ял заваа юм гээл окей одоо зүгээр энэ улсыг зүгээр ингээ орхичё. Хэдүүлээ явъя гэл. Ариука чинь юу вэ? Бит хоёр ингээ зугаалганд явах гэж байгаа маа та ингээ зөвшөөрчгөө гэсэн чи аав нэг санаа удцсан инээгээд байна. Йоо ямар хорон санаа бол. Тэгсэн чи Питер төв залхамжилж ирсэн өчнөө үнтэй сэлмээ өгөх ёстой. Тэрийг нь хамгаалж нандинах ёстой. Тэгэхгүй бол бид хэд байгаа чиний толгой тэр чигтээ тасран шүү гэж байгаа юм чаа. Аав нугаасаа нэг явуулсан. Окей наа сэлмээ тэгээд хадгалаарэ одоо
хоёр улсын хооронд нэг тулаан болт юм байна л да. Тэрүүгээр энэтэй тулалдах хэвээр. Тийм болохоор нандинна гэл. Шар үстч тэгвэл чи өчнөө нандинах хэвээр юм байна да. Наа илдээ гэсэн чинь байхгүй мань тэнийг би тэр нөгөө нэг сэлмийг нь хуглаа хийчихдээ. Тэгэл байхгүй толгой бүнгэс болох нэ гэл. Ур чадвартай дархаа болохоор манай улс руу явна. Гэсэн чинь нэг туулаа охин юу вэ? Ажил имэргүй байна. Амьдрал нэрээ ийм навшин байж болохгүй гэл. Өчнөө хов яриа сууж. Манай Питер чиний илдийг засаж чадах хүн байгаа юу гэл. Ур дархны засаж шүү. За sorry буруу хэлчлээ. Засаж чадандаа тийм болохоор зүгээр гэл. Тэгсэн чи охин нь хөөгдөл чи юу вэ? Яах гэдэг өвчи заар навш вэ? Надаас хоол вэ? Би зүгээр ивент итгэгчтэй болмаар байгаа гэл. Тэгсэн чи манай хүний хамгийн хүчрхэг гэдгийг нь мэдчихэд манай хүний туршилтын систем болох гэж үзэн заяа. Чи юу байсан гэж бүр амар заяа. Манай үнний ингээд өндөгн исаагаад нөгөө нэг гардаг шингэнийг нь аваад өөр роботонд суурлуулад ингээд шингэн тийм сэжгийн юм их гэж байгаа заяа. Тэрээ хэлсэн чи би тэр юу яриа солиороод байгаа юм бэ? Тэгээ яаши хоёлоо тих юм уу гэсэн чинь нөөв шүүдээ хонгор минь энэ бол миний зохион бүтээсэн робот энэ чамтай тийм юм а хийн гэж авдээ. Манай би тэр араас чи галс Google би тэр чи юу солиороо хуцаад байгаа юм бэ чи зүгээр алуугаал гэж шууд зохиод авчтیں۔ Манай хүний юм нэвтрээд нөгөө нэг робот нь манай хоёрыг хөөж ягаад нөгөө нэг хосын өрөөрөө нь оруулаад төгч чинь тэгээ болсон явдлыг ярилцсан чинь амар навшин юм болсон бидэг заяа. Аа нөө окей энэ одоо Питер цудаа явцсан байгаа ашиггүй гэд Питер энэ хоёр чинь окей чи намайг ингээ насан туршид минь хангалуун амьдруулж чадвал чамтай юу гэсний чи хийх бэлэн байна гэж авдیں۔ Ёо бор шок. Тэгэл охин ч окей тэгвэл Питер би чамайг энэчээс хараа хангалуун амьдруулж өгье. Тийм болохоор гэсэн чинь тул охин хичээд уннаа. Нөгөө дэшээ шилжгээд нөгөө хэд маань амар юм мэдсэн Питерийг байхгүйг нь ч мэдэхгүй байна. Хариукач гайхал юу вэ өвөө та одоо амьд байгаа мó гэсэн юм шиг хараад. Тэгсэн чи өвөө шагнал өгнө. Энэ хоёр яах гэсэн бэ гэсэн чи охин зугаалахаар байсан. Тэгээ зугаалч чадаагүй болохоор Арукад тасалбараа өгч байгаа. Энэ хоёр ингээд өчнөө удаан гэрээтэй өчнөө удаан амьдарч байгаа хоёр улс юм байна л та. Тэгээд Арука охин чи энэ одоо тэгээд дайснууд нь гараад ирэх юм биш үү? Зарцаанууд. Тийм болохоор гэрээгээ сунгасан дээр хаа аваа гэсэн чи аав нь бодолтойхон шиг олгоогаараа Арука минь би чамтай чамгүй энэ улсаа хамгаалаа явж чадна. Зүгээр аштайхан бай гээл. Арука ч аавынхаа үгнээс гарч чадахгүй. Би тэр нөгөө хоёр маань яах вэ энэ идтэй одоо тэгээд дахиад нэг хүн нэмэх юм бах таа гэл шалдалтан зогсч идин өчнөө хүмүүс тайллага болохгүй бол тэрүүгээр чинь тулаан болохгүй бол Арука чинь Питер байхгүй байгаа чок. Тэгсэн чинь нэг жом юм писа юм уу нэг амтан гараад ирдیں۔ Нөгөө хэд ч гайхал манай хоёр чинь ингээс нөгөө ажлаа амжуулчаад нөгөө сэлмээ янзалж байна чааваас. Аав нь ч окей би тулалдъя гэл тэгсэн чинь нөгөө хоёрын тарилт юу ч болохгүй. Ээж богтүүдийг ч юу ч болохгүй гэдэг заяа. Тэгэл Пиглет яана энэ одоо бид нар авахгүй л одоо тэгээд энэ амьдрал сүнхнэ гэл. Аав нь миний илдэг аваад иргсэн чинь нөгөө хоёр маань нисэж ирэл окей би энэ чинь буулгаад өгье гээл. Байхгүй ганцхан завчилтаар нөгөө нэг зарцаа жоб мэдхгүй нэг амтны чинь юу ч хүү болоход хоёр хэсэг хуваачна. Тэгэл аав нь юу вэ чи миний удам дамжиж ирсэн сүх болгоцсон юм уу да. Уул нь илдэл байсан да гэл. Юу вэ тэгээд одоо цагаа юмхийн тулд сүх болгосон гэж хэлж болохгүй. Улс болгон газар болгон хэм нийттэй байх хэрэгтэй. Тийм болохоор уран дарахтуудаа манай улсад авчиж хөдөлмөр эрхлүүлэхийг би хүсэж байна гэл. Бүх хүмүүс тэнжэл аав нь тэнцээ бүр ууралж байгаа юм чаа. Тэгэл охинтойгоо ярилцчихсэн чинь байхгүй аавдаа хилцэн байдیں۔ Мань Питер тэгээ дуус болт юм байгаа зү охинтын унтцсан гэдгийг мэдвэл тэгээд угаасаа хал хэний ч аавын толгой бүндгээс олно да. Арука ч аавдаа болсон үйл явдлыг хэлээл би яагаад тийм зориггүй навшин байсан болоо. Яагаад тийм юм бол гэл. 6 охин дахиад нэг юм нэмчихэж байгаа юм навшчээ. Өстө ядаргаатай юм аа гэл. Дархны аав нь хурж ирэл миний охинтой сууна гэхгүй бол би чамайг алъя шүү. Арукатай сүйтэй авсны чинь мэджин гэл. Арука яасан гэж аавынхаа өгнөөс зөрөөд цутагаа яваад өгсөн байдیں۔ Анх удаага Питер энэ хоёр маань ярь төдлүүлж байсан нөгөө нэг амралтандаа явахаар болно. Байхгүй нөгөө охтууд нь араас нь хөөе навшин Питрээ бид хэд одоо яах юм бэ гэж орилол өнгөртий. За тэгээ Сиса хоёр нь хин хүрээ дууслаа. Бүгдээрээ лайк запад араад үзээрэй заяо. За тэгээ Сисэн 3 нь гарч өгвөл та хэдтэй мэдээж ярьж өгөх болохоор удахгүй хүлээж аваарай. Удаан хугацаанд бичлэг хийгээгүүдийг уучлаарай. За баяртай цаа бай.